номын болоод бүлэг биш те. Бид нар номоо болоод нэлээ чанд бариад явна гэсэн шүү дээ тийм ээ. Тэр ном маань болохоор үндсэндээ дэлхийн хаан ч гэсэн үдсэж байгаа сурах хүчиг, үйлдвэржийн сурах хүчиг. За Харвард ч очсон, Йейлд ч очсон, Принстон, Оксфорд, Кембриж ч очсон. Бүгдээрээ энэ сурахыг ашиглаж байгаа. Бүгдээрээ адилхан бидний энэ үдсэж байгаа сэдвүүдийг үдсэж байгаа. Тэгэхээр та нар тэр номуудаа заавал уншаад явахын ач холбогдлыг би та нарт итгүүлэх гэдэг шүү дээ тийм ээ. Хаан ч гэсэн үдсэж байгаа сайн сурах хүчиг тийм. За бидний энэ хэсэг болохоор тухайн номын үндсэн хэсэг биш. Бид нэр энэ appendix нэмэлт бүлэг B-гээс нь одоо энэ асуудал энэ юуг орж байгаа. За гэхдээ болоод бид нэр энэ магадлалын онол математик статистикийг бодвол та нар хичээл болгоод 3 семестр үзсэн үү? Эхлээд статистикийн үндэс гэж үзсэн тийм. Статистикийн онол гэж үзсэн үү? Статистикийн онол гэж үзээгүй юу? За магадлалын онол математик статистик гэж үзсэн үү? Бизнес статистик гэсэн үг тийм. За эконометрикийн үндэс гэдэг хичээлийн суурь нь болохоор ямар нэгэн статистик хичээл авах хэрэгтэй. Тэгэхээр та нар статистик хичээл болоод нэгийг үзсэн үү? Нэгийг үзсэн тийм. За нэгийг үзсэн байх юм бол үндсэндээ болно. Эконометрикийн үндэс гэдэг хичээл. За дээр нь болохоор бид нар одоо ийм тойм өгч байгаа байхгүй юу тийм. За энэ тоймын хүрээнд болохоор бидний дараах 5 сэдвийг хамарч үзнэ. За тэгээд ардлт нь болохоор B тоотой юмнууд нь болохоор үйлдвэржийн тэр бүлгийн дэд бүлгийнх нь нэр B1 гэсэн тийм. За эхлээд бид нэр санамсаргүй өвсөлж за түүний магадлалын дархлтын тухай үзнэ. За дараад нь бид нэр хамтын дархал, нөхцөл дархал, тусгаар байдал. За тусгаар байдал гэдэг юм бид нэр independence гэж ярьж байгаа. Дараа нь болохоор магадлалын дархлтын шин чанар. За дараа нь болохоор хамтын болон нөхцөл дархлтын шин чанар. За нормал болон бусад дархлтууд Т дархалт, Э дархалт, Х квадрат дархалт гэх мэт чинь зүйлсийн талаар болоод одоо энэ дээр тойм болгоо гэх юм. Бүгдээрээ тань санагдаж байна уу те? Тань санагдаж байгаа гэж найдаж байна. За тэгэхээр энэ хичээлийн хүрээнд номоо унших чинь тийм ээ. Шаардлагатай биений хичээлийн хүрээнд ашиглах орчуулгуудыг тавьсан байна. Random variable, probability, дархал, магадлалын нэгтийн функц, хамтын дархал, нөхцөл дархал. За бид нэр зарим багш нарын хамааралгүй гэж орчуулж байна. Би энэ дээр болохоор тусгаар гэж орчуулсан байна. Independent гэсэн үг байна тийм. За хүлээгдэж байгаа утга. За зарим багш нар болохоор математик дундч гэж энийг орчуулсан байна. Вариац, стандарт, хазаа, ковариац, корреляц гэсэн ийм нэр томьёонуудтай бид нэр өнөөдөр танилцсан тийм. Энэ нэр томьёонуудыг өнөөдөр батлаа. За туршилт гэдэг маань юу юм бэ гэдэг. За туршилт нь болохоор хязгааргүй олон удаа хүсвэл хязгааргүй олон удаа давтах боломжтой процедур байна. За туршилтаас ямар үр дүн гарахыг бид нэр урьдчилаад мэддэг байна. За ийм процедурыг бид нар үндсэндээ туршилт гэж нэрлэдэг. За энэ жишээ авъя тийм үү. За бид нэр зоосыг 10 удаа хаях гэж байгаа. За бид нэр заавал 10 удаа хаях албагүй. Хүсэх юм бол 11 хайж болно. Хэд ч хайж болно. Энэ бидний дурын зүйл тийм үү. Тэгэхээр ямар ч хязгаар байхгүй. За энэ жишээн дээр бид нэр 10 удаа хаяа. Хэдэн удаас мэдэрээ байхыг нь тоолох чинь. Тэгэхээр сүлдийн тоо болохоор боломжит тоо маань болохоор ганцхан сүл дээрээ буухгүй байж болно. Тэгэх юм бол бид нэр тэг гэж нэрлэчихье. За бидний аз таараад 10-уулаа болохоор сүл дээрээ бууж болно. Болно тийм үү. Тэгэхээр бид нар чи боломжтой тухайн туршилтын үр дүн ямар байхыг мэднэ гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний туршилт болж таах. Бид нэр дуртай тоогоороо энийг үргэлжлүүлж болно. За бид нэр туршилт эхлэхээс өмнө ямар үр дүн гарах вэ гэдгийг бодвол гарч болох вэ гэдгийг бүгднийг мэднэ. Хамгийн багадаа 0, хамгийн ихтэй 10 гэх тийм. Тэгэхээр энэ бол туршилтын жишээ. За туршилтын үр дүнгээс хамаарах утга нь туршилтын үр дүнгээс утга нь хамаардаг хувьсгчийг бид нэр санамсаргүй хувьсгч нэрлэдэг. Тэгэхээр 10 хаяхад сүл дээрээ буух тоо. Тэгэхээр энэ болохоор хувьсгч болж таах нь шүү дээ.
За тэгэхээр хэдийгээр бид нэг бол энэ 0, нэг бол 1, нэг бол 2 гэх мэтчлэн нэг бол 10 удаа сүл дээрээ бууна гэдгийг бол урьдаас мэдэх боловч яг аль нь тохиолдохыг бол бид нар туршилт хийхдгээс өмнө мэдэхгүй. Тэр чинь санамсаргүй байна шүү дээ. Тэр үр дүн нь болохоор урьдчилан тодорхойлогдсон биш. Тэр үр дүн нь болохоор санамсаргүй зүйл байна шүү дээ. Тэ? Тэгэхээр ийм зүйлийг бид санамсаргүй өвсгч нэ гэж байна. За, санамсаргүй өвсгч гэхээр төгсгөлөг байж байна. За одоо жишээлбэл бид нэр ийм байж байна. Зоосыг сүл дээрээ авах юм бол 1 гэд нэрлэчий. Тоогоор авах юм бол 0 гэд үзчихье те. Тэгэхээр эн чинь боломж нь хэд вэ? 2 байна шүү дээ те. Тэгэхээр энэ төгсгөлтэй боломж нь болохоор 2. Тэгэхээр энэ дээр төгсгөл. За хоёр дахь төрөл нь болохоор тоодогддог боловч төгсгөлгүй олон утгаар. За одоо жишээлбэл бид нэр гариг иргэсийн тоо гэдэг ярив тийм үү? Энэ бол тоодогдно тийм үү? 1 гариг, 2 гариг, 3 гариг гэх тийм. Гэхдээ бол төгсгөлтэй эсхийг бид нар мэдэхгүй байна. Үргэлжлүүлээд яваад байна. Тэгэхээр энэ маань болохоор бас санамсаргүй өсгч. Гариг иргэсийн тоо гэдэг бас санамсаргүй өсгч байна. За санамсаргүй өсгч нь болохоор хизээ бүрэн тодорхойлогдох бай гэдэг авч бол готгоодон зоосны хувьд болохоор 0, 1 сүл дээрээ буюу тоо. За болон тухайн бүрт авч бол готгоод харгалзах магадлалууд нь мэдэгдэж явах юм бол бид нэ тухайн санамсаргүй өсгчийг бүрэн тодорхойлогдсон байна гэж хэлнэ. Тэгэхээр зоосны хувьд болохоор 0, 1-ийг авч болно. 0-ороо буух магадлал нь хэд вэ? 50%. Сүл дээрээ буух магадлал нь 50%. Хэрвээ тийм шудраг зоос байх юм бол ямар нэгэн байдлаар гажууд болчаагүй зоос байх юм бол тийм ээ. За тэгэхээр тухайн хувьсгчийг бид бүрэн тодорхойлогдсон хувьсгч байна гэж хэлнэ шүү дээ. Зоос хаях жишээ. За илүү ерөнхий тохиолдолд болохоор x-ийг бид нар болохоор том хувьсгчийг том үсгээр бид нар хувьсгчийг тэмдэглэнэ. За x нь болохоор x1, x, жижиг x1, x2 жижиг x k боломж утгатай. За харгалзах жижиг P1, P2 гэх мэтчлэн PK марктай. Ашигын бол бид нэр энэ хувьсгчийг жижиг PJ марк нь болохоор магадлалын функц x хувьсгч нь xg утга. За J нь болохоор 1-ээс гэх мэтчлэн K боломжтой. За тэгэхээр тус хүрийн магадлалууд нь болохоор 0-оос 1-ийн хооронд байна. За эсвэл процентээр гэх юм бол 0-оос 100% байх нь тийм. Норомжлол 0-оос 1 болгоцсон байна. За энэ болохоор бүх утгуудын хувьд адилхан. За тэгээд тус бүрүүдийн магадлалын нийлбэр бодвол 1. Бүх боломжуудаас айл нэг нь заавал биелэгдэнэ. Нэг бол сүл дээрээ буун заавал, нэг бол тоогоороо буун заавал. Тэгэхээр чинь үйл явцны дараа бол магадлал 100 аль тийм бий биелжлээ гэсэн үг байна. За магадлалын нэгтгэн функц нь болохоор x гэдэг санамсаргүй өсч болон түүний боломжит утгууд гаргалзах мэдээллийн талаар магадлалын талаар мэдээллийг агуулж байгаа энэ функц гэж магадлалын нэгтгэн xj утга авах магадлал нь pj функцтай. За j нь болохоор 1-ээс. За хэрвээ бид нэр ондоо нэг хувьсгч байсан бол x-ээс ондоо хувьсчаар тэмдэглэж болно. За тэр тохиолдолд x-ийг бид нэр зүгээр энэ x хувьсгчийн магадлалын нэгтгэн функц шүү гэдгийг яхаад доор нь x тавьсан байна шүү дээ. За санамсаргүй хувьсгчаа бид нэр хоёр хуваана. Тасралттай, тасралтгүй гэдэг. За тасралтгүй тасралттай гэх юм. За саяных бол тасралттай байна юм байна. Зоос бол 0.1 тасарч байна тийм үү? Бид нэр одоо шоо хайх юм бол
боломжууд нь болохоор 1 нүд, 2 нүд гэх мэтлэн 6 нүд гэх тийм ээ. Тэр чинь тасралттай гэдэг нь болохоор бид нэр хоёр утгын хооронд болохоор ийм тодорхой зааг байна шүү дээ. 1 гэдэг бол хоёроосоо болоод тодорхой хэмжээгээр зааглагдсан тийм. За дараа нь бид нар болохоор тасралтгүй санамсаргүй өсгчийн тухай ярьж байна. Таашаал энэ дээр хүний өндөр тасралтгүй өсгч болдог. Continuous random variable. За одоо жишээл миний өндөр хэд вэ гэж хэлэхээр би метр 78 гэж хэлье тийм метр 78. Чиний өндөр энэ дөө метр 75. Тэгэхээр энэ тасралтай юм шиг санагдаж штэ. Тэ 3 см ялгаатай юм шиг санагдаж бие биенээсээ тэ. За гэхдээ хүний өндрийг ингээд би аваад үзэх юм бол яг миний өндөр метр 78 муу юм уу гэхээр 78 метр 178 сантиметрээр гэх юм бол тэ 10-ны хэд биш үү гэж асууж байна. Надаас тэ метр 78.9 байлаа гэж байна. Тэгэхээр надаас тэгвэл ондооны хүн асууж болно шүү дээ. Метр 78.9 хоёр оронтой байх юм бол хэд үү гэхээр би бол метр 78.9 2 гэж хэлж байна тийм. За тэгэхээр та нар энийг ингээд хязгааргүй үргэлжлүүлж болохоор байгаа юм шүү дээ. Тэгэхээр хүний өндөр бол тасралтгүй. Хэрвээ надад үнэхээр ийм маш сайн хэмждэг метр байх юм бол миний өндрийг маш өндөр наривчлалтайгаар ингээд хэмжээл байж болох нь шүү дээ. Тэгэхээр бид нар энийг бол нөгөө 0.1 гэдэг өсгчтэйгээ харьцуулах юм бол тасралтгүй болж таарж шүү дээ, тийм ээ. За тэгэхээр тасралтгүй хувьсгчийн хувьд нэг чухал зүйл бол зоос сүл дээрээ буух магадлал нь хэд вэ? 50% тийм. Миний өндөр метр 78 байх магадлал хэд вэ? 0. Тэгэхээр тасралтгүй хувьсгч юм чинь хязгааргүй олон хувааж байгаа. Тэгэхээр хязгааргүй олон юмны чинь нийлбэр нь тус бүрэлдэхүүн магадлал нь олдуулж байгаа. Нийлүүлээд нийлбэр нэг болгож байгаа шүү дээ. Тэгэхээр хязгааргүй олон юмд хуваагдаад тус бүрд нь нэг ингээд тоо өгöd ахаад хязгааргүй руу тэмүүлэхийн хэрэг энэ магадлал чинь бол 0 болж таарж шүү дээ. Тэгэхээр санамсаргүй хувьсгч нэг тодорхой бодит утгаар магадлал бол 0. За тэгэхээр тасралтгүй хувьсгчдээр бид нар магадлалыг болохоор тодорхой интервалын хувьд яа. Тэгэхээр миний өндөр метр 78.9-өөс метр 78.92 байх магадлал гэж байна. Метр 78.9-өөс метр 78.92-ийн хооронд байх магадлал. Тэгэхээр магадлалын нэгтийн функцийн талбай бол 1 байна. Тэгэхээр энэ маань болохоор тасралтай магадлалын функцтэй тус бүрийн магадлалын нийлбэр нэгдтэй тэнцүү байна гэсэн бол одоо энэ дээр болохоор магадлалын нэгтийн функц гэдэг ийм зүйл байлаа гэж бодоход тийм ээ. Энийний талбай, энийний доорх талбай бол одоо 1 болж таарна шүү дээ. Функц маань тийм. За тасралтгүй санамсаргүй хувьсгчдээр яригддаг нэг чухал зүйл бол энэ хуримтлагдсан тархалтын функц байна. За тэгэхээр энэ маань юу гэж байгаа юм бэ гэхээр энэ функц f гэдэг нь function гэсэн үг. За тэгээд жижиг x тодорхой утгаа. За тодорхой утгаа магадлал юу гэж ярьж байгаа юм бэ гэхээр x гэх том хувьсгч маань x-ээс бага утгаа авах магадлал. За тэгэхээр бид нар бол энэ санамсаргүй хувьсгч байлаа гэж бодоход магадлалын тархалт маань энэ маань болохоор x хувьсгчийн маань тархалт. Тэгэхээр x утга жижиг x-ээс бага утгаа авах магадлал гэдэг энэ утас таарж штэ. Тэ? Энэс бага баг. За x-ийн тавцын мөгсийн зүүнтлэн тэ. За тэгэхээр x2 гэдэг энэ ч одоо харагдгаа болж байна тийм үү? За тэгэхээр би энийг байлаа. За тэгэхээр x2 нь болохоор одоо бид нэр ингээд битээ тэмдэглэг байх юм бол x2 нь x1-ээс бага болвол за энэ дэр та график зураад үзэх юм бол тэ талбайгаар нь бол харж болно. CDF хөрмлүүлсэн магадлалын нэгтийн функц нь x2-ны болохоор заавал x1-ээс ихгүй байна. За тэгэхээр одоо бид
x1 нь одоо юу гэдэг юм их болоод байна шүү дээ. Тэгэхээр энийгээ бид нэр хязгааргүй болгочих юм бол хязгааргүйгээс бага байх магадлал нь болохоор үндсэндээ 1 болж таахна шүү дээ. Тэ? Хязгааргүйгээс мэдээж бол тухайн үсэгт бага утрал авах. Тэгэхээр хязгааргүй их тооноос бага утга авах магадлал чинь бол 1 болж таа. Өөрөөр 100% болох. За тэгэхээр CDF маань болохоор 1-ээс бага байна ямар ч байсан. Дээрээ ийм хязгаартай. За доороо болохоор бид нэр магадлалын тухай ярьж байгаа учраас доод хязгаар нь 0. За харин x гэдэг хувьсагч 1-ээс их удаа авах магадлал маань болохоор магадлал чинь нийтдээ 100% чинь тийм c-гээс бага авахыг нь хасчихж штэ. Тэгэхээр магадлалын хасалтын маань болохоор нөгөө тал. За тэгэхээр ямар нэгэн хувьсагч x хувьсагч хоёр утгын хооронд утга авах магадлалыг бодвол энэ хоримтлуулсан магадлалын нэгтийн функц b нь болохоор их шин шүү дээ тийм а-гасаа тэндээс нь хасах нь f(a) гэх. Хоримтлуулсан магадлалын нэгтийн функц шүү. Та нэг зургаас хараад номноос авах юм бол байна. За дараагийн нэг зүйл нь болохоор хамтын дахалт байна. Хамтын дахалт гэдэг нь болохоор одоо x, y гэдэг хоёр том хувьсагч x нь жижиг x, том y нь жижиг y авах магадлал. За одоо жишээлбэл бид нэр энэ та нарын Miat, Air Mongolia гэдэг компаниг мэдэх баг тийм ээ. Агаарын тээврийн компаниуд. За агаарын тээврийн компаниудад болохоор нэг том асуудал байдаг. Тэр том асуудал нь болохоор юу вэ гэдэг компаниуд бизнесээ билет зарж олохоос гадна нислэгийн үед болохоор тодорхой хэмжээний үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэхээр бизнес англи нисэх үү, эсвэл бол duty free татваргүй юунаас нь болохоор дэлгүүрээс нь бараа авч бол тийм үйлчлэгээ. За эсвэл нэмэлт одоо арх газ уух сонирхолтой бол нэмэлт мөнгө төлөөд. За тэгэхээр агаарын компаниудын гол зорилго бол аль болох онгоцоо дүүр нисгэх. Тэгээ дүүр нисгэх юм бол тэр үйлчлэгээнүүд хамрагдах хэрэглэгчдийн тоо их байна шүү дээ. Тэ? Харамсалтай нь болохоор зарим хүмүүс яадаг вэ гэхээр билетийнхаа мөнгийг төлчөөд нислэгтээ ирдэггүй. За ямар нэгэн ажил явал гараад ч гэдэм үү те. Тэгэхээр ингээд торгууд төлөөд ингээд нисгээ болчихдог. Тэр тохиолдолд болохоор компаниуд болохоор алдагдaltaй байна. Ямар ч гэсэн бизнесийн боломжоо алдаж штэ тийм ээ. За тэгэхээр X-ийг нь болохоор энэ том X-ийг нь болохоор бид нар юу гэж бодъё л та. Билет авсан хүн анх удаа ингээд билет мөнгө төлөөд авсан хүн үнэхээр онгоцондоо явж суух магадлал гэж бодож. Тэ? Тэгэхээр хоёрдугаарх нь болохоор Y-г нь болохоор тэр билет авсан хүн үйлчлэгээ авах магадлал. Тэгэхээр энэ хүн зүгээр энгийн судлаас бизнесийн английн зорчих болон хувирах магадлал. За тэгэхээр энэ маань болохоор юу вэ гэхээр тухайн үйлчлэгч маань ирээд за тэгээд дээр нь болохоор бизнесийн дээр суух хамтын магадлалч таарж штэ. Хоёр хувьсчийн тухай хамтдаа энэ маань анх магадлал нь юу вэ гэхээр x нь жижиг x, y нь жижиг x гэдэг. За хоёр хувьсч бие биенээс тусгаар байх магадлал гэж байна. Тусгаар байх нь гэж. Тэгэхээр бид нар тусгаар гэдэг үгийг бол нөгөө independent гэдэгтэй independent country гэдэг тусгаар улс гэдэгтэй би та нарыг илүү юм дүүцүүлж бодоосаа гэж үзээд байна л да. Тэгэхээр тусгаар улсууд яадаг вэ гэхээр нэг улс бодлого хэрэгжүүлэхээр нөгөөх нь бол бодлого хэрэгжүүлэх түүний дөөрэ албагүй. Энэ чинь тусгаар тогтносон улсууд байна тийм. Тэгэхээр хувьсгчдын хувьд болохоор нэг хувьсгчд өөрчлөлт гарахаар түүнийг нь дагаад өөр хувьсгчд өөрчлөлт гарах албагүй байж байна. Тийм. Тэгэхээр ямар тохиолдолд хоёр хувьсгчийг тусгаар гэж хэлэх вэ? Тэгэхээр энэ нөхцөл хоёулаа гарах магадлал нь тус үрдээ гарах магадлалуудын үржүүр хэлбэртэй байх юм бол бидний хоёр хувьсгчийг тусгаар байна. За жишээлбэл би ингэж та зоос 2 удаа хий. Зоос 2 удаа. Тэ? Эхний
хаях нь болохоор сүл дээр бох магадлалыг хэлээ. 0.5. Хоёр дахь дээр 0.5 тий. За хоёулаа сүл дээр бох магадлал нь 0.25. Тэгэхээр бидний эхний зоос аялалтаас аялалтын үр дүн маань болохоор хоёртой огт нөлөөлөхгүй байна шүү дээ. Энэ чинь хоёр ондоо бие биенээсээ тусгай зүйл болж таарч байна тийм. Тэгэхээр энэ нөхцөл хангагдсан байх юм бол бид нэг хоёр өсөгч тусгай гэж. Тэгэхээр хоёр зоосны хоёр аялалтай. За бид нэр хамтын дархалтын хувьд болохоор энэ тус бүрийнх нь дархалтыг бид нэр маржинал буюу ахиу дархалт гэж нэр. За тэгэхээр нөхцөл дархалтын тухай байна. Хамтын дархалт маань байж, ахиу дархалт маань байж. Энэ хоёрын харьцааг бид нэр нөхцөл магадлалын гэж нэр. Тэгэхээр x-д ороо авах юм бол бид нэр x дээр нөхцөлдөө y болж таарна шүү. Тэгэхээр одоо шил ерөнхийдөө хамтдаа яваад байдаг хоёр оюутан байлаа гэхэд тийм ээ? Ерөнхийдөө хамтдаа яваад байдаг хоёр оюутан байлаа гэж бодъё. Тэгэхээр тэрнийхэн магадлал нь юм байлаа гэж бодъё тийм ээ? За дараа нь болохоор энэ хичээл нэг оюутных нь ирдэг ерөнхийдөө магадлал байлаа гэж бодъё. За тэгэхээр би бодвол x оюутан нь энэ хичээлд ирсэн байх юм бол y-г нь ирсэн байх магадлал нь яг вэ гэдгийг болохоор хамтын магадлалыг нэг оюутных нь ахиу магадлал хувагаад олчих нь шүү дээ. Тэ? За хүлээгдэж байгаа утга гэж байна. За хүлээгдэж байгаа утга гэдэг медиан гэдэг. Бид нэр завсарлцсан уу те? Завсарлцсан. Завсарлцсан уу те? За ингээд үзье.